Ирүүгийн шүүгч ажил болоод шүүгч чавтгүйс шүүгчээр харин болтой Хотооны төвлөрийн аримчин дурдуулах юм улсын хэлцээс хот дэвүүн шүүгчтэй хангал түүний үйлчлэгээ мөнгөд тэд дэлгэр бай тэд астрам шүүгч хаамбатар түүний үйлчлэгээ ариун бол дэмэрэн эх хачуулан эрдэнэ төлөвчдийн очдоос гэж бол бодол түүний үйлч пассажирыг хорцуулан Сүүгийн уралдааны партийн сургалтаараа нийслэл бүртгэгдсэн газраас 2020 үеийн ерөнхий 37 дугаар сүлийн 35 орд хэсгийг журуулан 90 үеийн тусгай ангийн 82 дугаар сүлийн 82-ын нэг заасан ялалтын үйлчлэгийг таны хэлцээд Монгол улсын шүүгч хуулийн 31 дугаар сүлийн 31-3-ны 90 үеийн ган шийдвэрлэх хуулийн 36 дугаар бүлгийн 36 нэгдүгээр зүйл 36 2 дугаар зүйл 36 3 дугаар зүйл 36 5 дугаар зүйлийн хоёр хэсэг 36 4 дугаар зүйл 36 4 дугаар зүйл 36 8 дугаар зүйл 36 10 дугаар зүйл 37 дугаар зүйлийн 37 нийт заасныг устдас удирдлага болон тогтооно. Нийслэл бүртгэгдсэнээс Хаанбаатар цэс ондоо нарт холбогдуулан 2002 оны 90 үеийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35 орд заасныг журуулан 2002 оны 90 үеийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82-ны нэг зааснаар ялалтын үйлчлүүлэгчдийн 2017 оны 90 үеийн нэг дугаар зүйлийн нэг заасныг журуулан 2017 оны 90 үеийн ерөнхий ангийн 3-7 нэг заасныг журуулан 2017 оны 90 үеийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн нэг болгон өөрчлөлт үзүүлсэн байна. Шүүгч Хаанбаатар цэс ондоо нарыг сонгуулийн үеийн уулзсан нөлөөлөлт нөлөөлөөр энэ үеийн 14 дугаар зүйл заасан гэмтэргийг үйлдэл бэлтгэсэн гэмтэрийг бүлэглэжүүлсэн гэмбуруудаар тооцоогоо. 2017 оны 90 үеийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн нэг заасан журуулан 90 үеийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн нэг зааснаар Хаанбаатар цэс ондоо нарыг тус бүр 4 жил харгалзаж шийдсэн байна. 90 үеийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3-4 зааснаар шүүгч нарт онцлуулсан тус бүрийн 4 жил харгалзаж нээлттэй байгуулалт хийлгэж байна. За энэ бидөөсөн хөрөнгөгүй нэгдсэн болон тусаалсан хэрэг байхгүй шүүгч нарт сагдаа өргөх хөрөнгөгүй бусдад их төлбөрөөр тусалж байна. 90 үеийн ганцхан шийдвэрлэх хуулийн 21 дугаар зүйлийн 6 зааснаар эдмэр баримтаа хураагдж ирүүлсэн iPhone маркийн гарц iPad mini 2 төхөөрөмжийг гээд тооцоод олгож 10 шиг DVD 12 шиг CD нэг шиг флаш дискийг их автомат үйлчилдэг байна. Шүүгч Хаанбаатар цэс ондоо нарт 2019 оны 7 сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжаар Монгол улсын хэлээр гарахыг хязгаарлах, тодорхой үедээ уулзахыг хязгаарлах дотор бактериал хэмжээг тус 30% болцсон. 90 үеийн хэмжээтэй хуулийн 36-8 дугаар зүйлийн 4 зааснаар шийдвэрлэх толыг улсын яллагч шүүгч сохрож тэдгээр хуулийг дэлгэрүүлж өмгөж гадаа авсан хойш 14 гэмтэн нийслэлийн 90 үеийн давталцсан шүүгч гомд гаргах зэрэг чиглэлтэй болцсон. Шийдвэрлэх тол унш сонсгоо хүчтэй болмаад давтал гомдол зэрэг гэсэн тохиолдолд дотоодын нийлээд төлөвлөж дотоод хүчин төлөвлөлөөр үлдэл Хаанбаатар цэс ондоо нарт цагдаа бактериал хэмжээний дээрэлтэй байна. Бас шийдвэрлсэн. За шүүгч нэргүй шүүгч нарыг гэмбруудаар тогтоож шийдвэрлсэн. За хуулийн зөвчлөлийн талаар гэмбруудын талаар түрүү залбирсан. За эрүүл хариуцлууд бол 2017 оны эрүүл үеийн 14 дугаар зүйлийн нэг зааснаар шийдвэрлэв. Энэ зөвлөх нь өөрөө 2-8 жил харгалзсан ийм гэмтэр байна. За энэ ордоос нь зөвхөн 4 жил харгалзсан
бичлэг хийх тогтоолоо. За шүүгт үйлдэл ихтэй энэ гэмтгийн хууль цуцаар дуусаагүй болж утсан. За очрооос энэ мэдээлэл нийтдэл болсон буюу цаг хугацааны үед 2016 оны 6 сарын 24-нд анх хуулийн байгууллага хамгаалснаар энэ хэрэг нийтдэл болсон. Энэ бол за ерөнхий ерөнхий ангийн 1-8 дугаар зүйлийн 3 хэсэг заасан. За энэ юу заасан бэ гэвэл гэмт үйлдэл эсвэл тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмтрэг үйлдэл дууссан. Эсвэл дасан зохицуулсан үеийн гэмтрэг үйлдэл хугацаанд хамаарлаа. Соёлын зохицуулалт хамаарч байна. Энэ учраас хууль цуцаар дуусаагүй гэж ялэг бичлэг дэлгэм шийдвэр гаргалаа. За түнчлэн яг нэг тусдаа энэ гэмтрийн нийгмийн аюулын шинж чанар за гэмтрэг үйлдэл нөхцөл харгалзан үзсэн. За нэг за яалтаас Gracias.